За биднэрт бүгдээрэнд нь амьдралдаа гацсан зүйлүүд байдаг тийм үү? Хайрын тал дээр байнга нэг алдаа гаргадаг. Эсвэл ажил дээрээ тий нэг юм дээрээ гацчаад байдаг. Эсвэл яг нэг ихлүүлмээр байдаг хобби байгаад байдаг. Даанч тэрийг хийж чаддгүй. Ер нь ямар нэгэн байдлаар гацсан зүйлүүд биднэрт бүгдээрэнд нь байдаг. Тэгээ тэр үед бид нэр өөрсдөө тайлбарлахдаа би ер нь тий азгүй болохоор л ингэж байна. Эсвэл хангалттай чадваргүй болохоор ингэж байна. Эсвэл тий хангалттай авиаслаг биш байна гэдэг янз бүрийн шалтгаанууд гардаг. Гэхдээ шүү дээ энэ бидний гацж байгаагийн гол шалтгаан яг юу вэ гэвэл миний хэлэх гэж байгаа хариулт айгу та нарыг жоохон гайхшруулж магадгүй. Энэ хариулт бол хүн өөрийнхөө мэдрэмжийг сонсоогүйгээс болж алдаагаа байнга тавцдаг. Хүн өөрийгөө сонсоогүйгээс болж байнга тэр өөрт тохиолж байгаа зүйлээсээ холдож чаддгүй. Тэрийг өөрчилж чаддгүй. Тэгээ энэ дээр би яг өөр дээр бодож үзсэн л дээ. Энэ үгийг харчаад намайг ер нь баг зэрэг цочроосон. Нэрэл өөрийгөө сонсоогүйгээс болж гэж яг юу гэсэн үг юм бэ гэд дотроо бодож үзсэн. Тэгээ энэ дээр бол би өөрийнхөө зүгээр нэг гацсан одооч гэсэн бас ер нь сайжруулж явж байгаа нэг зүйлийн талаар ярив. Миний одоо шилбэл хайрын амьдрал дээр би нэг хэсэг хугацаанд ер нь бол тийм serious тэ үерхий гэж юусоо боддгоо байсан. Тэгээ ер нь зүгээр л сайхан тэ зугаацаа л явж тий гэж нэлээд удаан бодож байсан. Тэгээ тэр үед би тэгээд яагаад өөртөө бол нэг бодлын жоохон ингээд урам хугарч байгаа байхгүй юу. Ууг нь тэ би чи ингээд амар serious хүн гэж боддог байсан чинь цаанаас нь ийм хүсэл байгаад байдаг гэд. Тэгээ тэр үед би бараг ингээд терапевт дээр тэ тэр чи бараг 2-3 жилийн өмнө хаа терапевтээс асуугаад те би юусаа ингээл баймар агаад хаа яах вэ гэсэн чинь тэгэл те надад ер нь ямар нэг юм буруу агаад байна уу ер нь яагаад ингэж байна те би яагаад те үерхэлд орохыг хүсэхгүй зүгээр ингээд зугаацаа тэнхтэд яваадахыг хүсэж байгаа юм бэ гэсэн. Тэгээ тэр үед бол надад нэг сүртэй тайлбар өгч чадаагүй. Тэгээ чиний мэдэрч байгаа мэдрэмж чиний хүсэл бол тэгэл ийм л байна. Одоо яа гэх үгээд тэгээд тэрийгээ чи зүгээр хүлээн зөвшөөрөө цаашаа юу хийхээ ер нь өөрөө л мэд гэж хэлжсэн. Тэгээ надад ер нь бол тийм нэг фейз бол байсан. Тэгээ ниногоо хэлэхэд тэр хүслээ гүйцэлдүүлээд одоо яа тий нэлээд олон хүмүүстэй байнга дээтлэл ингээл тэгээ зугаацаад явсан. Тэгээ ниногоо хэлэхэд тэр нь бол бас үнэхээр зугаатай байсан. Гэхдээ яг энэ дээр би яг энэ түрүүний саяны хэлсэн үгээ өөртөө хэрэгжүүлэх юм бол мэдээж эхэндээ бол зугаатай байсан. Гэхдээ сүүл рүүгээ яг үнэхээр би өөрийгөө сонсч байсан бол тэр нь тийм зугаатай байхад болж эхэлжсэн. Яг үндэ те намайг илүү тэлээд хөгжүүлээд миний амьдралд илүү хэрэгтэй зүйлүүд байх нь те өгөж нэрэ багасч байсан. Эхэндээ бол яг хөө те шинэ мэдрэмжийг авна, шинэ дурсамжийг бүтээнэ гэд. Гэхдээ сүүл рүүг бол тийм болдгоо. Тэгэд энэ дээр яг яагаад ингэдэг вэ гэхээр айгуу сонирхолтой л тоо. Ер нь таарч гэсэн эргэн тойрныхоо хүнийг ажиллаж ирсэн бол ер нь ингээ нэг шоуны амьдралд орсон хүн ер нь тэрийгэ давтаал яваад байдаг. Ер нь инерцээр явчихдаг. Тэг яг хуу шоудаж цэнгэх бол мэдээж зугаатай үедээ зугаатай. Гэхдээ хамгийн гол нь бид нар өөрсдийгөө сонсдгоо. Угаасаа л зугаатай гэж бодчихдог. Гэхдээ яг үнэхээр дотроо сонсох юм бол тэр нь зугаатай байхад болцсон байдаг. Дотроос нь шал өөр зүйл зулгаагаад өөр зүйл хиймээр байдаг ч гэсэн тэр инерцээрээ тэр дадал зуршлаа хийсаргаа сурцсан байдаг. Эсвэл одоо геймер хүмүүс юм уу те тоглоход бол мэдээж гоё байдаг. Эхэндээ бол гоё байдаг. Гэхдээ яг хүнхээр хүн өөрийнхөө мэдрэмжийг сонгох юм бол аяанда тэр тэ гоё байгаа мэдрэмж нь алга болцсон байхад хүртэл хүн тэгэл инерцээр явчихдаг. Тэгээд энэ яг яагаад бид нар гацаад байна вэ гэхээр нэг бодлын хүн ууг нь яг хөө зарим нэг зүйлд автаж орох төлөв юм уу үе байдаг. Бид нар бүгдээрээ тэ үнэхээр яг яа тий одоо instant gratification гэдэг шүү дээ тэ зүгээр л тийм дофамин ялгаруулсан зүйлүүдэд нэг хэсэг ордог. Гэхдээ тэрнээсээ гарах тий дараагийн төвшөнтэй орох, дараагийн зүйл рүүгээ орох, тэрийг хайж явах ууг нь дохио бол бидэрт ирдэг. Бид нар ууг нь тий өөрийнхөө илүү сайн хэлбэр болох гээд байдаг.
тэр зүйлээсээ илүү давж гарсан том хүн болох гээд байдаг. Гэхдээ бид нар тэр дуу хоолой мэдрэмж дотроос те гарч агаад заримдаа бүр хүчтэй чаралчж гарч ирж магадгүй. Тэрийг сонсоогүйгээс болж тэр шатандаа гацчдаг. Тэгээ мэдээж те хүн байнга хийгээд байсан зүйлээ өөрчлөхөд хэцүү л дээ. Тэр бол айгүй хэсэргүүцэл шаардна. Юмыг өөрөөр хийж эхэлнэ гэдэг чинь угаасаа зориг шаардна. Тэгээд ер нь айгүй тухгүй мэдрэмжлэлтэй тий. Яг дараагийнхаа төвшөнд ороход тий заримдаа зориг хичээл зүтгэл шаардна, энерги шаарддаг болохоор энэ бол айгүй тийм хэцүү зүйл байдаг. Тэгэхээр та энийг өөр дээр бодоод үзээрэй. Би ер нь тэгээ өөрийгөө ямар мен дотроос юу хэлээд байгааг би сонсоогүй болоод тэрний улмаас нэг алдаагаа байнга давтаад байна. Нэг зүйлээсээ нэг төрлийн зүйлүүд байнга тохиолдод байна. Харийн тал дээр байнга нэг төрлийн алдаа гаргадаг тийм үү? Нэг төрлийн хүмүүстэй учирдаг. Тэгэл нэг төрлийн харилцаа үүсдэг. Эсвэл ажлын тал дээр дотроос ч ингээл зулгаагаал наад нэг юм бити хийгээд авталчи тэгэл өөрийгөө хүчлээл энийг хийх ёстой гэж хүчээр хийлгээд байдаг. Тэр үед өөрийгөө сонсох хэрэгтэй. Эсвэл дотроосоо бид нар ямар нэг шинэ хобби шинэ зүйлийг туршиж үзмээр эхлүүлмээр байдаг. Зулгаагаал байдаг те. Даанч тэрийгээ сонсдгоо. Тэрнийхээ улмаас бид нар цаанаасаа яагаад би энергигүй, яагаад аз жаргалгүй байна гэж гайхдаг. Тэгээ энэ аргагүй шүү дээ. Хүн өөрөөсөө урвцсан, өөрийгөө сонсохгүй байгаа, цаанаасаа нэхэд байгаа зүйлийг сонсохгүй байгаа үед угаасаа л аз жаргалгүй байх нь тодорхой. Тэгэхээр энэ сонсох гэдэг зүйл энгийн сонсогдож байгаа боловч миний бодлоор маш хэрэгтэй зүйл, маш өвөгчтэй зүйл. Бас энгийн ч гэсэн айгүй хэцүү зүйл. Өөрийнхөө тэр мэдрэмжэн дээр одоо жишээлбэл зүгээр бодоод үзээрэй, тий. Үнэхээр яг өөртөө яг суугаад зүгээр нэг бодоод өнгөрөх биш. Яг сууж агаад за өөрийнхөө нэг гацсан зүйлийг бодоод үзээрэй. За энэ зүйл надад өнгөрсөнд яаж нөлөөлөв тий. Энэ зүйл яг надад ямар нөлөөтэй байв. За одоо жишээлбэл би өөр төр яриа л та. За баахан зугаацаж өнгөрсөн гэж штэ. Тэн дээр би хэрэг цаг хугацаа өнгөрөөсөн бэ. Тэ? Цаг хугацаан дээр бодъё. Яг өдөрт хэдэн цагийг өнгөрөөсөн бэ. Тэрийг бол зөндөө юм бодож болно. За одоо яа дээ. Октодтой ингээ мессеж гэдэг ч юм уу тэ. Тэгэхэд би хэдэн цагийг зарцуулсан байна. Тэгээ ер нь хэрэг энерги зарцуулсан байна. Ер нь цаг хугацаа энерги бол айгүй их зарцуулагддаг. Би нэг Марк Мэнсон гэдэг та нар томжиргүй амьдрах урлаг болов. Тэрний зохиолч тэгж хэлжсэн байхгүй. Их нэртэй бослоосоо хойш амар их одоо оюун санаа энерги чөлөөлөгдсөн гэд. Яагаад гэвэл сингл хүмүүс тэ эсрэг хүснээ татах гээд айгүй их цагийг тэ хүмүүстэй ингээл дээтлэн мессеж хүчнэ гэж өнгөрөөдөв. Тэгээ цаг хугацаа ер нь бол тархинд нь ингээд айгүй олон сул орон зай гарч ирсэн. Тэгээ тэрийгэ өөр зүйлүүд зарцуулах тийм орон зай гарч ирсэн гэдэг. Тэгэхээр бид нар яг тэр зүйлдээ донцсноос тэр зүйлдээ гацснаас болоод хэрэг цаг хугацаа энерги өнгөрөөж байна. Тэгээ дээр нь миний сэтгэл санаа яг яаж нөлөөлж исэн бэ гэдгийг яг сайн дотроо бодоод тунгаагаад үзээрэй. Зөвөрний өнгөрөх биш үнэхээр надад ингэж нөлөөлсөн байж тээ гэдгийг бүр болж өгвөл те цаасан дээр бичиж аваарай. Тэгээ дээр нь тэр зүйлээ хийж явахдаа заяа. За одоо жишээлбэл за тоглоом байлаа гэж бодъё. Тоглоом тоглож байх явцад яг ямар мэдрэмж төрж гин гэдэг өөрийнхөө мэдрэмжийг сонсоод үзээрэй. Яг тэр мэдрэмжийг мэдэрч явах үед ер нь бол хоёр төрлийн л мэдрэмжүүд байдаг. Нэг нь хүнийг тэлж идэг мэдрэмж, нөгөөх нь хүнийг агшааж идэг мэдрэмж. Тэр үед те намайг тэлж байгаа зүйл байвал тэр ер нь надад сайн зүйл гэсэн үг. Гэхдээ намайг агшааж ивэл тэр яг агшааж байгаа мэдрэмжтэй намайг улам жижигрүүлж байгаа, намайг улам муу хүн болгож байгаа те миний болмооргүй байгаа зүйл рүү ойртуулж байгаа тэр зүйлийг яг тэр үед нь байгаад мэдрээд сонсож авч чадах юм бол хүн автоматар тэр зүйлөө хийхээ болчихно. Тэр зүйлдээ автснаас болоод
өөрийгөө сонсогоогоос болоод тэр зүйлээ өргөжлүүлээд байдаг. Гэхдээ тэр зүйл нь өөрт нь яг яаж нөлөөлж байгааг мэдэх юм бол тэр үедээ шууд зогсчих боломжтой. Тэгээ энэ дээр би тэлэх гэж ярьж байна л да. Тэлэх гэдэг нь заавал ингээд хүнийг сайжруулдаг зүйл гэхээр те ямар нэг өр өгөөжтэй зүйл гэж удаж магадгүй. Зүгээр хүн юм хийхгүй суухад хүртэл тэр өр өгөөжтэй зүйл байдаг. Яагаад гэвэл цаанаасаа тарих амарч идэг. Тэ яг бодогдох тэр нөгөө нэг daydream гэдэг нь шүү дээ. Тэр дэвэн дэлхийн юм боддог процесс чи ер нь бол хүнд аягүй хэрэгтэй процесс. Тэгээ дээр нь одоо жишээлбэл за гэр бүлийнхэндээ цагаан өнгөрөх те хүмүүстэй цаг өнгөрөх хүртэл ер нь яг сайн ажиллах юм бол хүнийг илүү тэлсэн процесс гэдэг. Ялангуяа шинэ хүнээс юм суралцах, хайртай хүмүүстэй цагаан өнгөрөх гэдэг зүйлүүд. Гэхдээ яг эсрэгээрээ те хүн өөрийнхөө хүсээгүй юмыг хийх үед улам агшиж идэг. Тэгэхээр энэ бол айгүй сайн хэмжээр яг тэр зүйлээ хийж явах үедээ өөрийнхөө мэдрэмжтэйгээ суух юм бол хүн өөрийгөө илүү ойлгодог. За тэгээ ирээдүйд бас энэ зүйл маань яаж нөлөөлөх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Би энэ зүйлээ өөрчлөлт хийж чадахгүй болвол энэ хിവэрээ яваад байвал надад юу тохиолдох вэ? Би хэрэг цаг хугацаар зарцуулах вэ? Энерги зарцуулах вэ? Миний сэтгэл санаа нь яаж нөлөөлөх вэ гэж бодох хэрэгтэй. Харин эсвэргээрээ бас би энийг тэ энэний оронд өөрөөр ингэж хийвэл яах вэ гэж бодох хэрэгтэй. Одоо жишээлбэл би энэ зүйлдээ ийм их цаг энерги зарцуулахын оронд нь тэ за утсаа скролдохын оронд өөр за зүгээр тэ алхангаа подкаст сонсох, толгоогоо амраах зүйл хийвэл миний амьдрал яаж өөрчлөгдөх бол гэдгийг яг зүгээр одоо яг интеллектуал төвшөнд бодож болно тэ логикийн төвшөнд бодож болно. Гэхдээ бүр яг тэр мэдрэмжтэйгээ суугаад мэдрээд ийм потенциал байгаа юм ч тэгээд мэдрэмжийн төвшөнд сонсох гээд үзээрэй өөрийгөө. Тэгээ ер нь иймэрхүү зүйлийг те угаасаа ингэдэг тэгдэг гэж логикийн төвшөнд яарах хэрэггүй. Ер нь ямар зарим нэг чухал амьдралчин том өөрчлөлт гаргах зүйлүүдтэй удаан суугаад тэгээ бараг тэрнтэйгээ бясалгаж байгаа юм шиг дорож 5-10 минут суух бол айгүй үр дүнтэй. Яг тэгвэл хальт ингэ бодоод өнгөрөхөд бол энэ хүнд яг өөрчлөе гэж бол боддгоо. Бид нар одоо яа дээ Instagram дээр quote scrollж байгаа л нэг quote харлаа гээд тэ айгүй гоё quote тань гэл өөрчлөе гэж боддгоо шүү дээ. Тэр бол мартагдана. Гэхдээ чи тэрнтэйгээ 5-10 минут яг хараад энэ яг юу гэсэн утга учиртай юм бэ гэж суух юм бол тэр бол чиний тэ бодож сэтгэж байгаа үйл хөдлөл чинь шууд нөлөөлөх боломжтой. За тэгэхэд энийг ойлгосны дараа бид нар яхаа аргагүй ухамсартайгаар өөрчлөлтөө хийж эхэлнэ. Одоо өөрчлөлтөө хийгээд эхлэхээр бас хүн өөрийгөө сонсвол маш том үр дүнтэй. Яг тэр өөрчлөлтийг за би ч одоо жишээлбэл 7 хоног тий утсаа скролдохгүй байлаа гэж бодъё. Өмнө нь скролж байсан, одоо скролдохгүй боллоо. Тэр үед бас тэр өөрчлөлтийг сонсох хэрэгтэй. Чиний бие чи яг яаж мэдрэгч байна? Би яг скролдохоо болсноос хойш миний сэтгэл санаа ямар байна? Би хэрэг цаг хугацаа энергийг тэ хэмнэсэн байна гэдгээ бас яг хүлээн зөвшөөрөд өнгөрөх биш. Яг тэрнтэйгээ суугаад энэ чинь ийм том нөлөөтэй байна шүү дээ гэд яарахгүйгээр өөрийнхөө мэдрэмжийг сонсох хэрэгтэй. Тэгээд дээр нь тэ уцаа скролдохгүй байгаа яг тэр мөчөд яг ямар байна гэж бодох хэрэгтэй. Одоо тэгтээ өмнө чи скролддог байхад тэр мөчөд ямар мэдрэмж төрдөг байсан. Одоо скролдохгүй, юу ч хийхгүй сууж байхад ямар мэдрэмж төрж байна. Миний бодлоор л илүү чамайг тэлж байгаа, илүү чамд хэрэгтэй, илүү чамд чамааг улам дээшлүүлэх тийм л мэдрэмж байгаа байх. Тэгээ ирээдүйд бас бодох хэрэгтэй. Би энийгээрээ үргэлжлүүлээ гэдэг юм бол миний ирээдүй яаж харагдах вэ? Тэгээд энэ дээр яарах хэрэггүйгээр үнэхээр яг чимээгүй газар очиж жоод яг өөрийгөө сонсох гээд үзээрэй. Яг миний биед ямар мэдрэмж төрж байна. Ер нь хүн яг одоодоо өөрийнхөө мэдрэмжтэйгээ байна гэдэг хамгийн хэцүү чадваруудын нэг. Гэхдээ хамгийн хүчтэй чадваруудын нэг. Чи яг
өөрийн чинь эргэн тойронд болж байгаа зүйлүүд чамайг яаж өөрчилж байгааг, яаж нөлөөлж байгааг зүгээр анзаараад өнгөрөх биш. Тэрийг яг үнэхээр 100% тэр мөчтөө мэдэрч чадах юм бол өөрчлөлтийг чи цаанаасаа хүчлэх шаардлагагүй. Шууд өөрчлөлт нь цаанаасаа гараад ирнэ. Одоо хүн жишээлбэл ингээд аюул тохиолдвол цаанаасаа бултах рефлекс байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан хүн цаанаасаа өөрт нь муугаар нөлөөлж байгаа зүйлийг үнэхээр сайн анзаарч чадах юм бол, мэдэрч чадах юм бол тэрнээсээ шууд болох рефлекс байдаг. Гэхдээ бидний их гаргаж байгаа зүйл миний бодлоор бол хүн угаасаа тэрийг бүр аюулч гэж тархин дотроо одоо регистр хийж бүртгээгүй болохоор өөрчлөе гэж боддог. Үнэхээр аюул гэдгийг олж харах юм бол өөрчлөлт цаанаасаа гардаг. Тэгээд энэ бол зөвхөн ингээд мэдрэмж сонсох тал дээр ярьлаа. Тэгээд цаашаага миний уншиж байгаа номон дээр бол илүү тийм бурхантай ярьсан яриа гэдэг ном. Өнгөрсөн дугаарыг бас тэрээр ярьсан. Тэрэн дээр бас өөр олон төрлийн сонсох талаар ярьдаг тийм. Ер нь бол бурхан чамтай тэг communicate хийх гээд хэдэн мянган янзын байдлаар communicate хийх гэж хичээж идэг. Тэгээд тэрийг бол яг үнэхээр сонсохыг хичээж байгаа хүмүүс л сонсож чаддаг. Тэгээд заримдаа тэр чиний сонсомоор байгаа зүйл чинь чиний сонсож байгаа зүйл чинь чиний сонсомооргүй байгаа зүйл ч байж магадгүй, хүлээн зөвшөөрмөргүй байгаа ч зүйл байж магадгүй, буруу зүйл юм шиг ч санагдаж магадгүй. Гэхдээ ялангуяа тийм буруу сонсомооргүй байгаа юм шиг зүйл чинь духгүй зүйл байх тусмаа тэрийгээ сонсороо гэж зөвлөж байсан. За тэгээд энэ удаагийн дугаар таалагдсан гэж найдаж байна. Тэгээ ер нь сүүлийн үед бичлэгээ нэг иймэрдүү байдлаар засч идэлэхгүйгээр ингээл нэг толгойд орсон юм аа л бодоод оруулж авахыг хичээнэ. Тэгээд аль болох ойрхон оруулж авахыг хичээнэ. Тэгээ яг нэг муу тал нь гэвэл нэг засвар байхгүй. Гэхдээ айгүй тийм олон эдиттэй хэцүү бичлэг байснаас ер нь ингээд цаанаасаа шууд урсгал ус шиг ярьсан амар ах болов гэж бодож байна. Тэгээ та нарт бас юу гэж бодож байна? Энэ формат таалагдж байна уу хэлээрэй. За тэгээ хэдүүлээ. Өөрсдөө болж чадах болох хэвээр. Тийм юм болцгоё. Баярлалаа.